Өглөөний хүрээлтээ авъя. Өнөөдөр 2 сарын 4 хавар эхэлж байгаа өдөр. Юу вэ гэхээр нарны 24 улирлын нэг болох хавар эхлэх өдөр өнөөдөр тохиож байгаа юм байна. Хятадд ч бас нэг хайхтар зан үйл энэ төр хийдгүүлтэй. Гэхдээ зүгээр л нэг хорондоо ярилцаал өнгөрдөө. Хавар эхлэх энэ өдрийг яаж тогтоодог гэж бодож байна? Асуулт. Хариултаа өгнө үү гэж юу? Дэлхийн нарыг ингээд бүтэн нэг тойрохдоо одоо 365 хоног буюу 1 жил тий. Тэгэд ингээд тойрог хөдөлгөөн болохоор энэ ч одоо 360 градустай байгаа штэ тий. Тэрний одоо энэ хавар эхлэх өдөрт болохоор 325 гэсэн билүү? За 320 ч гэсэн билүү? Градуст явж байгаа гэсэн. Тэгээ тэр өдрийг хавар эхлэх өдөр гэж тогтоодог гэсэн. За мэдгүй би нэг тэгсгээл ойлгосон. Би зүгээр лифтэнд рекламны зурагтан дээр ингэж ярьж байгааг нь хальт сонссон. Сайн ойлгоогүй нэг имэрдүүл юм ярьсан. Гэтэ ямар сонирхолтой юм л гэж бодоод босондаа гэж юу. Ойрын өдрүүдийн сонь сайхан гэвэл за 50 дөө байр саваа хайгаал ер нь байранд жоохон санаа зовсон шиг л өнгөрч эндөө. Өнөөдөр нэг байр үзнэ. Тэгэд тэр дэжгүй бол тэрийг сонгоод үгүй бол ер нь Б варианттай байгаа. Дээр нэг үзүүлсэн нэг 3-өөр байр байсан шүү дээ тий. Тэрийг нөхөр хоёр бас хамт очиж үзсэн. Тэгэд нөхөр боломжийн юм шүү гэдгсэн. Тэр байр нь уг нь зүгээр л дээ. Гэхдээ онцгүй юм нэг үнэн хэтэрхэн өндөр байхгүй юу? Тэрний сарын түрээс бараг 3 сая 900 мянган төгрөг болчихсон. Тэгэхээр ч амар өндөр бас тий. Тэрийг болохоор Б варианттай хийсэн байгаа. Бүр байр болтгүй л ер нь одоо тийш орондоо. Өнөөдөр нэг үдээс хойш нэг байр үзнэ гэж ярьсан. Тэр байр болохоор 3 сая 600 мянган төгрөг гэтгсэн. Тэгээ тэр байранд болохоор өмнө нь бас нэг гэр бүл удаан хугацаар түрээсэлчээд гадаад руу явахаар болоо тэгээд өөр түрээслэгч хайж байгаа юм гэсэн. Ерөнхийдөө байр нь асуудалгүй тэгээд яг өчигдөрхөн гарсан болохоор өнөөдөр үдээс өмнө нэг цэвэрлэгээ хийчихэд намайг үдээс хойш ирээд үзчих гэсэн. Тэгээд тэр таарлагдвал ер нь өнөөдөртэй хэмжээ сонголтоо хийгээд гэрээгээ байгуулахгүй бол одоо байгаа түрээсийн байрыг буцааж өгөх цаг хугацаа бас нэлээд тулаад байгаа болохоор одоо яар учлахгүй болохгүй. Энэ байр болохоор 72 гэлүү 74 гэсэн билүү метр квадрат. 2 унтлагын өрөөтэй, 1 нойлтой, галзуухан тустай, газтай. Сарын түрээс нь 3.6 сая төгрөг. Яг нь ерөнхийдөө байр нь хан шална, дайггүй цэвэрхэн. Тавилга ий тогшлон за яг уу дайггүй. Тэгээд энэ унтлагын өрөөний энэ диван нь ор олцдог гинэ. Гэтэ хин нэг ингээл буулгаж суулгаал ороолгоо хийж явах үү. Тэгээд энийг нэмсэн энгийн ороор солиодог гэсэн чинь болно л гэж байна. Яг ямар ч бас сайн битггүй л анюу ч гэсэн сайн бичлэг хийгээд нөхөрлөө явуулаад нэг асуугаад үзье. Гэхдээ манай энэ зуучлагч одоо аюул бол энээс илүү гайгүй цэвэрхэн байр болтохгүй дээ энэ төр гэд жоохон тэгээд байна. Ер нь гэхдээ ер нь тийм ойрд би бас нэлээд үзлээ шүү дээ. Тэгээд ерөөсөө гарч ирэхгүй л байна. Манай энэ зуучлагч бас сайхан гараа. Юмд амир юм хийсвэр нэг. За ер нь зуучууд жоохон тих гээд байдэн шүү дээ. Наа чин болно бүтнээ гэд ингээд идэг. Тэгээд яг за тэгч гингүүд нэг ингээд өөр юмар солих ч юм уу ингээд нэг хүн хуурч гад идэг нэг тийм хөнгөн хийсвэр төрлөө. Гэхдээ манай энэ зуучлагч давуу тал нь яалтчгүй айтайхан байр олж өгч чаддаг. Яалтчгүй нэг аль нүгэл явахад гял цэвэрлүүлэл дараагийнхын хүнийг үзүүлэл дуудаал энэ юм тэр нь гоё юм билээ гэд ингээд хамгийн гайгүй байрнуудыг амар хууртаа олж өгч чаддаг даанч тэгээд цээжний пингаар хаяа худлаадлаа ирчих гад итгэл алдчих гад идэг. За яах вэ? Тэр цуучлагч тэр ч яах вэ? Ямар ч ихсэн сая нөхөрт байрны бичлэг хийгээ явуулсан чи за яах юм бэ? Угаасаа наа чи дээр үтсэн 3 өрөө байртай үний хувьд бүр айхтар зөрүүч алга тэгсэр нэ химжээ чанарын хувьд нөгөө байрныхаа ханж гүцгүй мэн тийм чин цөмөрөө нөгөө 3 өрөөтэй байр руугаа орё гэж яриад тэгэд нөхөр сая гэрээгээ байгууллаа гинэ. Өнөөрөө тэгэд нөхөр маань өөр хот руу Чунчин гэд хот руу томилтоор явж байгаа. Тэгээд нэг 3-4 хоноод ирэх бах гэтгсэн. Ямар ч гэсэн нүүх өдрөөс өмнө ирэхийг хичээнэ гэлтгсэн ш. Тэгээ хөрхи амжихгүй л одоо тэг би ганцаараа нүхлэх та. За юу ч гэсэн өнөөдөр
байраа сонгоод гэрээ байгуулсан болохоор байрандаа ирээд ерөнхийд нэг шалгалт хийгээдхий. Энэ байр газан билетэгтэй. Тэгээд ёо энэ хүрэгчэнд хараа. Тэр цаанууд юу сэнс сэргээд байгаа юм бэ? Амар хуучны хүрэгч болтой. Тэгээд би сая сүлд нөхөртэй хамт ирж энэ байрыг үзээд байр түрээслэгчтэй уулзахдаа хэрэг бид нар гэрээ байгуулвал бидний нэг хэдэн шаардлагыг зөвшөөрчих гээд ярьсан байсан тэрийг овоо бүгдийг янзалчиж би эхлээд нөө том өрөөний диван нь онцгойсэн байхгүй юу. Тэгээд тэрийг солиодог гэсэн чинь шин диванаар сольчиж яг үе дайжгүй угаасаа солихоос өмнө над руу зураг мураг явуулаад ийсэн. Тэгээд энэ диван болж гинөө энэ диван болж гинөө гэд тэгэд би өөрөө сонгож авахулсан. Тэгээд бас энд зураг тавихгүйсэн. Би тэгээд зураг тавьчраа тавьчих гэсэн чинь нэг жижигхэн зурагт тавьсан л за зүгээр ах уу. Тэгэд нэг унтлахын өрөөний матрас нь айгүй онцгүй хуучирсан байсан. Би тэгэд ийм хуучин матрасан дээр унтаж чадахгүй нэг шинээр солиодог гэсэн чинь шившин уутнаас нь салгаагүй шинэ матрас авчраа тавьчих. Тэгэд нэг унтлахын өрөөний хувцсны шкаф байхгүйсэн. Би тэгэд хувцсны шкаф тавьчих гэсэн чинь бас нэг шинэ шкаф авчирсан л нэг жижигхэн. Тэгэд бүрэн цэвэрлэгээ хийчих гэсэн чинь за нэг хагас дутуу хальт мултал тэгэд айхтар нарийн юмнууд цэвэрлэегүй зүгээр шал мал цэвэрлсэн нэг тиймэрхүү л болгочих. Энэ ханыг одоо яасан юм бэ те? Яаж цэвэрлэх юм бол тоо? За ерөнхийдөө бол дэжгүй. Би уг нь энэ угаалгын машин хөрөгч хоёроос солиодог гэдгсэн чинь за одоо болдоо би зөндөө их мөнгө гаргаж хамт юмнууд чи хийж өгч штэ одоо тэр хоёр эвдрээгүй юм чинь сольж яах юм бэ гэдгээр нь за хэлүүлдээчлээ. За ер нь гайгүй. За бай.